За би одоо энэ Латин Америкийн Суринам гээд улсад ирсэн байна. Гэхдээ энэ Суринам гээд улс маань их сонио улс юм байна. Шинд өгцөн мэлхий байж байгаа юм. Их сонио улс юм байна. Занга цэгмэн Монголын эргэн бүрд ажлын байр. Ягаад тэгэхээр ингээд энэ Суринамд байна шүү дээ. Латин Америкийн яг энэ уугуул хүмүүс нь бараг байдаг бүү заяа. 600 мянган хүн амтай. Тэгээ энэ 600 мянган хүн ам хаанаас яаж бүрдсэн хүмүүс вэ гэхлээр нөгөө боолчлын үе байна шүү дээ тий. Боолчлын үе дуусаад тэгээд энийг бол галландууд юу яаж исэн? Хяналтандаа байлгарч исэн одоо колоничлж исэн гэсэн үг галландууд. Тэгэнгүүтээ ийм нөгөө ажиллах хүч оруулж ирээд энэтхгээс баахан хүмүүс оруулж ирээд Хятадаас баахан ажиллах хүч оруулж ирээд Индонезиас баахан ажиллах хүч оруулж ирээд газар тариалан мэрэлэн дээр тэгэнгүүтээ тэр хүмүүсийг нөгөө буцах нөгөө зардлыг төлнө гэдэг гэрээтэйгээр ингээд оруулж ирсэн байна л да. Тэгснээ зардлын төлөөгүй тэгээд одоо ингээд энэ улсын яг тэр хүмүүст нь үлдсэн. Тэгээ энэ улсад ингээд ирэхээр ийм энэтхэгт яваад байгаа юм шиг те. Гэхдээ нутгийн хүмүүс нь эсвэл хятадд яваад байгаа юм шиг ийм хятад хүмүүс. За дээр нь Марун гэдэг нэг ийм омогтой юм байна. Марун гэдэг тэр нь болохоор нөгөө боолчууд байна шүү дээ. Африкаас боочлогдож ирсэн. За тийм хүмүүсийн бас нэг ийм юутай үндэс омогтой. Дээр нь Индонезиудыг бас ажиллаар оруулж ирээд 1800 оны үед тэгээ буцах зардлыг гаргаж өгөөгүй. Тэгээ бүгд энэчнээ суурьшсан ийм олон үндэстний нутаг байна. Тэгээд хүн амынхын заяа 30% нь бол нөгөө Африкийн боол байсан хүмүүс, 20% нь энэтхэгчүүд. За нэг 10 гаруй 15% нь бол Индонез гаралтай хүмүүс. Ийм хүмүүс байна. Hello sir. How are you? Ela chukung lao si I'm not Chinese, not Chinese. Elang kuya. No Chinese, no Chinese. No Chinese. Yeah. English, yeah. From Mongolia. Mongolia. Yeah. Oh, it's African. Asian country. Asian country. Or no African. No African. Oh, I hear about it. Yeah. What's your background ethnic, sir? Are you Hindustan or? Me and Indian. My roots is from Asian. Yeah. My grandma, my grandpa was come from India. India. Yes. Yeah, And Hindustan. you're Chinese too, and Asia. Yeah. Thank you, sir. Okay. За ингээд юу үндэстэй хүн байна шүү дээ. Энэ болохоор нөгөө энэтхэг гаралтай хүн таарч байна. За тэгээ энэ улсаар бол ингээд яваад байхаар ерөөсөө энэ улсын хүмүүст одоо энд бол ийм энэтхэг хүн явж байгаа үст. Тэгтээ бол энэ нутгийн хүн. За энэ хар арьстай энэ хүмүүс нь болохоор нөгөө Африкаас ирсэн одоо боол байж агаад тэгээ чөлөөлөгдсөн ийм хүмүүс гэсэн үг юм аа. За тэгээд одоо бичлэгээ эхлэхийн өмнө бол та бүхэндээ ингээд миний аяллыг одоо ивент итгэн хамтран ажиллаж байгаа Монголын ажлын байрны хамгийн том нэгдсэн платформ Занга юм байна. За мөн тэгээд Хятадын үйлдвэрээс нь 21 аймаг 9 дүүрэгт бол одоо шууд хөргүүлэн авах боломжтой Shopee Hub юм байна бас хамт байна. Хятадаас шууд захиал Shopee Hub цэгмэн. За ингээд энэ харахаар энэ бол хятад хүн байгаа үз. Тэгээ хятад хүн hello. My name is Tegi sir. Tegi, what's your name? Javanese. Japanese? Are you Javanese? Yeah, background ethnic Javanese. Yeah, nice to meet you. 자, I'm from Mongolia. Mongolia. Cambodia. Mongolia. No. Thank you. 자, энэ хүн бол ингээд ийм Индонез хүн байна. Тэгээд ийм гэж байгаа. Эндхийнхэн чинь болохоор нөгөө монголчуудын хоорондоо нэг жоохон нутгахад байдаг шүү дээ, тий. Sir. What's your name? Yeah. Your name? Minu. Hindustan. Yeah. Thank you. Эндхийн үндэсний хүн байна. Ийшээсээ юу ярьж илаа ингээд ярьж ирсэн юм байна. Тий.
Монголоор одоо нэг ингээд нутаг бас жалга довоор айгүй хуваагддаг штэ тий. Тэр шиг ингээд ийм үндэстнүүдээр айгүй хуваагддаг юм байна. Одоо бид нар бол энэтхэгчүүд тий үндэстэй, бид нар бол Индонез үндэстэй, бид нар бол Хятад үндэстэйс гэдэг юм уу нэг иймэрхүү бас нутгийн хуваагдал. Hello sir. Hello ma'am. Your nationality? I'm from Mongolia, Asian country. Oh, And you Indonesian? no, in the Suriname here. Suriname? Yeah, I know. What's your ethnic group? China? China? Yeah. Thank you. За саяны энэ ихч бол Хятад үндэстэй. Тэгтээ бол Суринамын иргэн ийм хүн байна. Сая ихч тэгээд hello. So are you Suriname? Yeah. My name is Segi. Okay. Nice to meet you. My name is Segi. Take it. Yeah, How are you? I'm good, and you? And sorry, what's your background ethnic? My ethnicity? Yeah, I'm Indian, mixed African American. African American, Indian. Oh, thank you so much, sir. Thank you. За ингээд нэлээд идэг хүмүүсийн үндэс угсааг нь асуулаа. За тэгээд энэ бол юу юм баг? Яг энэ зах маань бол ерөнхийдөө энэтхэхгүйд их одоо энэтхэг үндэстэй хүмүүс нь нэлээд төлөрсөн зах. Тэгтээ бол чи ингээд мэдээж олон хүмүүсийн дунд бол бүгд бол холилдсон байгаа шүү дээ. Тэгтээ бол нийтлэгдээ бол ерөнхийдөө энэтхэг болон Индонезууд нь энүүгээр аягүй их байдаг гэж байгаамаа. За нэг гоё juice авч унаа. Hello. Is it kiwi? No, lemon. Lemon. What is it's a? Cola. Cola soup. One please. What? Yeah. Амцангаад байдаг. Сага цэвэр шүүс авч уу да. Thank you. Оба. Water before drinking. Yes please. Okay. Yeah. Open it. Yeah. Yeah here. Thank you. Yeah, thank you. It's Water. have to put have to put устаа water хөлтөстэй. and then- Yeah. Чи амар өтгөн шүүлсэн байна. Устаа хөл. Yes please. Yeah. Water. Дангаар нууж болохгүй юм байна. Айгу өтгөрөөсөн шүүлсэн байна шүү дээ. Устаа хөл зуудаг ийм үед байсан юм байна. Ингээд юм жоохон тусах юм байна шүү дээ. Are you Suriname? Suriname. My name? Yeah, Suriname. Suriname woman. Your country? Oh, Suriname. Yes. Suriname. Hindustan. Yes. Hindustan. Thank you, ma'am. За ингээд нэг сайхан жуус сууж агаад энэ дотгошоо орж бас нэг хоол иднэ. Одоо өглөөний цайгаа уугаагүй явж байна. Тэгээд нэг сайхан хоол идчихэд. За тэгээд би бол энэ village-аар нь явъя гэж бодож байгаа энэ улсад. За яг одоо тэр Африк марунууд нь байдаг тосгонд нэг очиод яг одоо уугуул буюу 5% эзэмшдэг тэр Амар Индиан гэдэг яг энэ нутгийн уугуул хүмүүс ерөөсөө нэг 30 мянган хүн байгаа юм билээ. 600 мянган хүний тэнцэн нь очиод за ийм бас нэг төлөвлөгөөтэй энэ улсад явж байна. It's a crab. За crab байна. Mongolia. Эдгээр ерөөсөө Монгол гэж бол мэдэхгүй байна тий. Far from Suriname. Very far. Yeah. Энэ бүгд амьд хөдөлсөн ш тараа энэ. Оо. Яа, симгүү аргатай биш үү? Яа. Bulgaria. Mongolia. Эдгээр үнэхээр мэдэхгүй билээ Монгол гэж. Thank you sir. За энэ хавчаал ер нь их зарддаг юм байна да. Энэ хаасайгуу хавч байна. Энэ гоё төрсөн шүү дээ. Ингээд бодохоор хараа. Энэ Европууд бол энэ дэлхийг үнэхээр бодоо олгосон байгаа хэрэг. Одоо ялангуяа энэ улсыг заяа уугуул хүмүүс нь амьдарч яхад нь ирж колоничлоод нөгөөдөл нь энэ хажуутлын Гуяна гэдэг улс руу зүхтаад тэгэнгүүт нь дараа нь гатлантууд ч ингээд энэтхэг Африк Индонезуудыг оруулж ирээд
Тэгээ ингээд энэ үндэстэн ерөөсөө байхгүй болгоцсон байгаа. Одоо энэ улсын ерөнхийлөгч нь болохоор энэтхэг гаралтай хүн байдаг. Өмнөх ерөнхийлөгч нь болохоор нөгөө арай хүн амны олох нөгөө Африкийн төлөөний хүн ерөнхийлөгч байсан. Тэгээд яг нутгийн уугуул иргэдэнд бол хөрхи ингээд устдаад байхгүй болцсон байгаа. Одоо нэг 30 мянган хүн ам тэгэл уусцсан. Тэгэхээр бол бас энэ дэлхийг үнэхээр бодлуулсан байгаамаа. Европчууд одоо яалтчгүй би зөндөө ингээ улс орноор явж чинь дандаа нөгөө Европын колони байсан гэд. Тэгээд зарим нь бол үндэстнүүдийн байхгүй болгоо ийцсэн байгаа байхгүй. Яа энэ саяны хоолноос хоол дөнгөж идээд The police station. police station. Polity. Гэдс жоох эвгүйхэн явчлаа. Саяны хоолыг дөнгөж идсэн чи гайгүй байгаа. Тэгээ нэг юм таксины ахтай яриад одоо Amur Indian Village гэдэг одоо яг тэр энэ нутгийн үндсэн тэр нэг 30 мянган хүмүүс нь одоо дийлэнхтэй байдаг тэр тосгон руу нь явж гин. Гэхдээ мэдээж бол тэр нь холилдсон байгаа гэж байна. Тэгвэл бол харьцангуй бол тэнд бол нөгөө үндсэн тэр нутгийн хүмүүс бол хамаагүй их байдаг юм аа. Тэгээд би чамайг аваад очиж чаднаа гэд. За ингээд энэ ахтай Your name sir. What's your name? Peter. Peter гэдэг нэг юм Jacobus. Yeah, Peter Jacobus. Yeah, nice to meet you. Барилгын хэж бүрэн зураг төсөл, барилга угсралт, Richmond Consulting. Манай ах чи бас түргэн ууртай, түрүүндээ хутгатай гэдэг шиг. Айхтан хутга машиндээ ингэж авч явдаг хүн юм байна. What is this? What use is this? What for? For protect myself. Protect yourself. За өөрийгөө хамгаалах зорилттой гэж шүү. Is this country safe, right? Not really safe. Not really. За өөрийгөө хамгаалах. But now it have the country is corrupt. Corrupt. Yeah. За ингээ хутга. So they have a lot of slicky men. Sicky men. Yeah. Мэдрэл муутай өвчтөе хүмүүс бол зөндөө байгаа гинэ. Тэгээд ийм хутгатай явдсан биш үү? Country is fucked up right now. Yes. Тэгээ манай ах чи бас хутганаас гадна нөгөө янз янзын кинонууд айгүй их байна. Том үний кинонууд. Яа. Манай ах болстой. Янз нэг хөр байна. За ингээ гараад вау. За одоо бүр юм сайжруулсан шорон зам руу орж байна. Тэгээ манай ахын машин бол 5 булан түүлэх мүлк нь өстой санжигдалд дуурсан. Хэцүүхэн машин юм байна одоо. Тэгээ маньхүү өөрөөс газраасаа мэддэг юм байна. Тэгэл хүмүүсээс асуугаад яваад байна чи ингээд. За энэ яг амар юм дээр хүн биш. Хала. Царай нэг мөн бооз. Үндсэн нэг тийм индиан уугуул. Миваагүй на ингидором. Тэгээ ийм юм байна. Хоорондоо ингээ би хүмүүсээс юм асууж байгааг нь харж байгаа байхгүй юу? Нэг улсын хүмүүсээс бүрэн ойлголцдог юм биш үү? Энэтхэг үндэстнүүд нь энэтхэг юм шиг хэлээр ярина. Африкууд нь корол хэлээрээ ярина. Тэгсэн мөртлөө нийтийн үндсэн хэл нь галлант хэл гэж байгаа. Тэрийг нэгсээ мэддэг юм байна. За тэгээд яг энэ нөгөө цөөхөн 30 мянгуулаа байгаа үндэстэн маань ингээд энэ юу юм байна л та ой модонд ингээд тархаж амьдрдаг юм байна. Тэгээ энэ нэг айлтай манай хүн яриад ер нь нэг амьдралын хэв маягийн сонирхъя те. Тэгээд энэ үндэсний хувь центр нь бас байдгийн юм шиг байна эднэрт. Тэгээ тэр мөрийг нь бас үзэж харъя гэд ерөнхийдөө ярьчлаа л та. Тэгээ энэ бол яг одоо нутгийн уугуулын царайныхын төрхийг хардаа. Иймэрхүү царай төвхтэй хүмүүс байгаа холилдоогүй. Тэгээд эн чин хөрх ингээд харамсалтай байгаа байхгүй юу? Энэ нутгийн эзэд мөртлөө одоо хүн амын 5% эзэлдэг. Тэгээд янз бүрийн сонгуул монгол юм юмдаа ерөөсөө энэ үндэст нь ялах боломжгүй. Тэгээд ингээд өөрийнхөө нутагт нэг иймэрхүү бүр хотоо салслагдмал ингэж амьдэрдэг юм байна. Very nice to meet you. Yes, What's your name, ma'am? Sabayo. Amur Indian. Yes. Amur, pure Amur Indian. Yes. Yeah. За гэрийн юу яаж болно л гэж байна. Yeah. За ишиг энүүгээр бичлэг хийж
болно гэж байна. За энэ сарвч энтер бол бас нэлээд уламжлалтаараа байна тий. За тэгээд хөгжим тавьсан. Нойл бол мэдээж ийм монголчуу нойл биш тийшээ. Яа. Нохотой юм биш үү. За тэгээд нэг ахын үндэсний хувцсыг харъя. Hello. Цэги, my name is Цэги. Yeah. За өрхи иймэрхүү хүмүүс байдаг юм байна. Тэгээ одоо энэ гэрийнх нь эзэн нь үндэсний хувцас өмсөд гараад ирэх гэсэн. За энэ бол галт тогоо нь биш үү? Тийм байна. Галт тогоо энэчнээ хоолундаа газар хийж иддэг юм байна. За Add egg, go. can I see inside? Yeah. Or add egg going. Can I see inside? I want going safely. You can go. Oh yeah, thank you. Egg going safely. За ийм амьдралын хвшилтэй. Hello, за энэ гэрээ эзэн ингээд үндэсний хувцас өмсцэн надад харуулж байгаа маа. Амар Indian. What is the room? The other room? Bathroom. Bathroom? Yes. Can I see? Can I see? You sleep. I want go look fast. You can go. За ингээд нутгийн уугуул иргэд маань бол иймэрхүү амьдэрдэг байх нэ. How about this room? Also same? За энэ бас юм онцлогын өрөөтэй юм байна. Тэгээд нэг улсын иргэд ингээ хоорондоо 4-5 үндэстэй ойлголцох гэж бас айгүй хэцүү юм те. Бүх хэлийг хольж ярьдаг. Галланд, англи, энэтхэг, крол гээд хэлийг хольж ярьдаг. За тэгээд нэг нутгийн ахын хувцалтыг нь үзье дээ. This is when where rain. Can you? In rain water. Yes. Rain. Yes. Wow. Борооны ус гэдэг юм. Борооны усаар Contact na ngayon naman. за энэ ахын нэг үндэсний хувцасаа өмссөн. Иймэрхүү хүмүүс байсан юм байна ингээд. Ийм гоёлтой. Does he wear sometimes? Yes, Some- I play music Uh, for do you wear sometimes? Yes. What is this? this is an music instrument. Music? Yeah. Can you show me how it works? Plant what can no, I don't have. Sometimes we home we like music. 자. Нэг юм харуулъя гэж явчлаа да. Энд юм төл юм уу та тий. Тийм байна. Can Аа. choose this and make a hole. The stick. Yeah. How do it works? The chicken? It's like a music. Okay, we sing. За ийм модоор хийдэг. Тэгээд хөгжмийн зэмсэг маягийн л зүйл юм байна да. And sir, can you explain to me how do you get water? Well, I might drink water. Yes, please come please. Би энэ түрүүн зөв ойлгочих буруу. How do you get to drink water? Rain. Huh? Rain. Rain? Rain water. Collect the rain. Yeah. And this come here. Yeah. Yeah. Борооны усаа цуглуулж уудаг л гэдэг юм. From the house. Yeah. Yeah, the gutter. Энэ ийм юм байна шүү дээ. Бороо оронхууд ингээд наашаага урсаж ирээд тэгээд ишээгээ ус хөрөмтлөгддөг ийм ингээд усаа эргэлдэг. Do they use the for food?
this Yeah, rainwater? everything for Everything. drink, cooking, everything. Ah, yeah. Now I'm understanding. I have the creek, Creek. but the river water, but they doesn't drink it because River water is not clean. it's not clean. Ah, So it's better за, to drink the nature, the rainwater. За яг ойлголоо. Бороо юу голын ус маань цэвэр биш учраас ингээд юу яадаг юм байна. За тэгээд одоо энэ яг үндэсний шүтлэг нь бол нөгөө бөөгийн шүтлэгтэй юм байна. Тэгээд иймэрхүү байдлаар бол ингээд одоо нөгөө онго монго оруулсан гэж Индианы нөгөө дуу. За иймэрхүү байдлаар бол хийдэг байсан юм байна. Тэгээд одоо ингээд хөрхөө уламжлал нь устдаад үгүй болж байгаа. Thank you. Ай. За замд амар бороо нүдчлээ. За ингээд нутгийн ямар ч уугуул иргэдийн амьдралтай газар нь очлоо. Маргааш бид хоёр Африкаас бууслагдаж ирээд тэгээд энд үлдсэн одоо тэр Марун үндэстэн лөө явнаа. Одоо Африкод амьдардаг тосхон гэсэн үг. За одоо би айгүй сони юм харуулъя. When is election in this year? I think maybe end for the month. This month. Yeah. Is he candidate? Yeah. Одоо энэ ингээд сонгуульд нэр дэвшиж байгаа кандидатуудын нэг багхгүй юу ингээд Жэн Шиабао гэдэг юм хятад хүн нэр дэвшиж байгаа. Тэгээ эн чинь бол Суринамын иргэн нөгөө 200-аад жилийн өмнө ажил хийхээр ирсэн одоо өвөг удмын хүн юм байгаа. Yes, it's okay. За тэр цаана байгаа болохоор одоогийн ерөнхийлөгчийн самбар юм байна. Нэг үндэстэн нэг хайр гэж шүү дээ. Ингээд бүх үндэстнүүдийн зургийг тавьсан. Is he president now, right? Vice president. Vice president. He's not the president. Vice Look, president. That guy there is the president. Yes, let's go, please. He's the second president. Second president. Chan. No. Hindustan. Hindustan. За энд нэг юм Чан гэдэг эрдэнэ үндэстэй нөхөрөө сонгуулиуд дэвшиж байгаа юм байна. За ингээд ерөөсөө олон улсын сонгуул шиг юм болж байгаа зү. За тэгээд би бас сонирхол саяны энэ хятад нэр дэвшигчийн самбарыг харлаа л та. Тэгээ өрөө үг нь бол ард түмний дуу хоол элитүүдийн биш гэсэн ийм үрээтэй дэвшиж байгаа юм байна. Одоо монголчилж хэлэх юм бол те дарга нарын өмнөөс биш ард түмний өмнөөс яринаач гэдэг юм уу нэг дуу хоолой болно гэсэн нэг иймэрхүү утгатай уриал оцсонтой юм байна. За энэ ингээл сонгуулийн сурталчилгаанууд битүү байна өө. Энэ нөхөр бол их гүндүүгүү зургаад оруулсан байна. За энэ бол зүрх мөрхтэй. За ийм янзын сонгуулийн сурталчилгаа их байна. За бит хоёр энэ нэг Френч Гуайна гэдэг ойрхон байдаг хил рүү явж исэн. Дугуй хаг явсан. Энэ мань хүний ер нь техникийн бүрэн бүтэн байдал шүү дээ. Эвгүй байна. Энэ дугуй мууны ингэсэн. Энэ явахгүй хаа. За одоо тэгээ хушууны өгөхөр хуруур юм гэж дугуй солилцъя да. Явсаар юун дээр ирсэн байгаа. Альбина гэдэг одоо энэ яаж үссэн хот вэ гэхээр энэ ч нөгөө боолчлоос боолчлоос зүхтэж ирсэн юунууд байна шүү дээ. Афгууд одоо нөгөө Бенин тоого hello. Энэ нөгөө юу ахгүй юу? Миний нэг очиж ирсэн Бенин гэдэг улс байна шүү дээ. Тоогоо. Жохоо ааш муутай шүү. Тэр улсаас ингээд боолчлогдож ачигдж ирээд тэгээд одоо энэ ч үлдсэн хүмүүс гэсэн үг. Яа. За тэгээд одоо би нэг юмар явж үзэх гээд байна. Тэр цаана харагдаж байгаа хэсэг байна шүү дээ, тий. Энэ бол одоо Францын нутаг дэвсгэр гэсэн үг. Тэр цаана байгаа нь Френч Гуайна гэдэг би одоо ингээд газрын зургийг ингээд юу яачин заяа. Энд чи ингээд оруулчин. Тэнгүүд Френч Гуайна гэдэг байдаг шүү дээ, тий. Тэр чи энэ Францын нутаг дэвсгэр юм байна. Өөрөөр хэлбэл энэ дээр Францын хэл байгаа гэсэн үг. Тэгээд энэ ч бол ингээд энэ Френч Гуайна буюу одоо энэ Францын хяналтанд байдаг иргэд тэ ийшээ ингэж орж гардыг байна л да завэр. Тэгээд одоо тэнд төрж өссөн буюу тэнд байгаа иргэд бол бүгд Францын иргэд.
За ийм нэг очир жансантай газар ирлээ. Тэгээд юу яасан байгаа юм л да. Энэ хэд мэ нөгөө нэг галландууд колончлж явахад тэдний эсрэг ингэж нөгөө бослог гаргаад тэгээ бослог гаргаад ингээд зугтсан байгаа юм ийшээ тийшээ. Одоо энэ Бенин Того зэрэг Африкийн улсуудаас ирсэн хүмүүс. Тэгээд тэр хэдний маань л одоо үр садна энэ ч ерөнхийдөө ингээд байж байгаамаа. За ингээд Африкийн үндэстнүүдийн уулзаж харангаа. Одоо би ингээд Францын нутаг дэвсгэр рүү орох чинь. Гэхдээ ийм юм байна. Газар дээр бол бууж ирөөсөө болохгүй. Зөвхөн одоо энэ наагуур нь ингээд заваар яваад ингээд бол одоо Францын нутаг дэвсгэр Френч Гуянагийн хажуугаар бас ингэж явж үзэх нэ. Хэрвээ газар дээр нь ингээд буух юм бол би хуульж өртчих юм байна. Хил зөрчсөн асуудал таана. John гэдэг. За can you show me your passport? За ингээд энэ John бол ингээд Францын иргэн байгаа. Энэ are you living in French Guiana? Yeah, ингээд Францын иргэн шилтэй. Citizen of France. Yeah, ингээд what did you do here in Suriname? Do you carry the luggage? Most people from France, they come to do shopping over Shopping. here. Yeah, To buy yeah. groceries, things to cook. Одоо ингэж байгаа байхгүй юу? Ингээд энэ Францаас хүмүүс орж ирээд энэ чинээс ерөнхийдөө ингээд дэлгүүр хоршооноос нь ачаа бараа юм аваад тэгээд буцаад ингээд Франц руугаа ингээд орчиж байгаа. Ерөөсөө энэ нэг 300 м рүү 400 м-ийн зайтай юм байна. Тэгээ би бол газар нутаг дээр нь бууж болохгүй. Би болон манай ах. За тэгээ яг энэ Френч Гуяна буюу Францын иргэд нь бол одоо тийшээгээ буух юм байна. Ингээд Суринам улсаасаа гараад Франц улсын хил рүү явж байна. Одоо энэ харагдаж байгаа бол энэ бол ингээд Францын хил. За тэгээ манай завны жолооч залуу маань бол Суринам улсын иргэн байгаа. Харин миний энэ ард сууж байгаа хүмүүс бол бүгд одоо Франц улсын иргэд. За тэгээд энэ юм байна. Энэ хоёр хэлийн хооронд бол нөгөө чөлөөт худалдааны бүс болохоор шууд ингээд Франц улсынхаа иргэний үнэмлэхээр чөлөөтэй ингээд нэвтрээд ороод гардыг байна. Энэ хоёр бомтынхоо дунд. За тэгээд одоо Франц улсын нутаг дэвсгэр рүү орж гинэ. За ингээд Францын иргэд маань бууж ингээд Францын хил гайл энэ чинь ингээд цагдаа нар гараад ирдэм биш үү? Тэр цаана. Яг цагаан эрсдэн Францууд ч харагдаж байна тий. За тэгээд одоо хар эрсдэн Францууд ч харагдаж байна. За ингээд энэ дээр бол ингээд бичиг баримтын шалгаад ингээд Франц улсын хил рүү орох нэ. Listen, Манай жолооч яа. I'm going to speak to the Yeah, Guiana, police yeah. and you could stand up there. Yeah. Yeah, try Okay. brother. Хөрхи манай энэ таксины жолооч ахвар яриад үзэдхийг нэ. Газар нь одоо хил рүү цаашаа энэ хашааны цаана орохгүйгээр наан зүгээр бичлэг хийж болохгүй гэдэг. За тэгээд ингэж байгаа. Яа. За бууж болох юм байна шүү. За ингээд ийхүү Франц улсын нутаг дэвсгэр дээр Томигоор hello. Томи тавчаараа хөл тавилаа. Франц улсын нутаг дэвсгэр дээр. За тэгээд энэ хавьд бол бичлэг хийж болох юм байна. Энд бол бас сайхан яг Франц залуучууд байна. Тэгээд одоо ингээ энэ хэдийн маань бол яг л ерөөсө Франц улсын иргэд гэсэн үг. Одоо сонгуульд саналаа өгнө те нийгмийн бүх одоо нөгөө одоо халамж маламж бүх юм нь ерөөсө яг адилхан Францын иргэн. Тэгээд одоо Шенгений улсуудтай бол визгүй бас зорчдог. За ийм учиртай газар юм байгаамаа. Яа, окей. За бичлэг хийхгүй гэдэг нэг нөхөр ихсэлж байна. За ингээд Францын нутаг дэвсгэр дээр Томи тавчтайгаа хамт хөл тавилаа. Everybody who be in Suriname take drugs to Cayenne. Drugs to export. Yeah. Cocaine, marijuana. That's why they have many police. Many police in immigration staffs, right? Yeah. Also. That's why the immigration is there. Yeah. So in yeah. You see, they're checking everybody, bags, stuff. Yeah. They check all your clothes, your body. You know? So, this is a fucked up. Yeah. It's very difficult. Yeah.
За ийм өчтэй газар байх нь шүү. Yes. За ингээд инхүү Суринам улстай буцаад хүрээд ирлээ. 30 минутын дотор ингээд 2 улсаар явчаад ирлээ гэж. За тэгээд ерөнхийдөө Африк хүмүүсийн үлдсэн тосхон хороолол нь бол иймэрхүү одоо бас байд юм байна. Тэгээд зайлвал эдний чинь өвөг дээдс бол одоо маш ихэнд бол одоо тамлуулж зовсон хүмүүс байгаа шүү дээ. Хөрхий тэгэл боол байсан тэгэл тэр кино мөрөн дээрээс бид нар хардаг тийм ээ ингээд боолчуудтай яаж харьцаж марцдаг байсан те. Амар тэгэл тэр бүх зовлонг бол туулаад ингээд гараад ирсэн ийм Суринам улсын иргэд байна. За тэгээд миний хувьд бол энэ намбар юм уу эсвэл ирэх хавар бол ингээд Шенгений Европын улсуудаар явхаар төдөлж байгаа. Тэгээд Францынхаа визтэй болчоод Френч Гуяна руу орж ирнэ. За манай brother. You walk. Yeah. No problem, you walk. Ах дугуйгаа янзлуулахаар дугуй засвар дээр ирсэн байна. Тэгээд юу юм те? Ер нь таад ажиллаж байгаа бол hey. Good. Hello. Ажиллаж байгаа бол фото. Yeah. Sep. You sep. Thank you. Wow. Yeah. За тэгээд энэ дүр зураг энэ төр бол яг л нөгөө миний улсад байгаа юм шиг санагдчихээн. Тэгээд эдгэрний мань нөгөө шашин шүтлэг нь болохоор бас юу гэж байгаа байхгүй юу? Вүдүүгийн шүтлэг энтертэй байдаг гэж байгаа. Яг энэ ойролцоох хэсгүүд нь. Тэгээ ерөнхийдөө бол одоо нөгөө Бенин улс, миний очдог тэр улсаас бол боочлогдож ирсэн хүмүүс их байгаа. Яа. За ихүү Амазоны ширэнгэн дундуура явсаар байна. Агаар бол үнэхээр гоё байна. Жинхэнэ цэвэр агаар хүчит төрөгчөөл Амазон дунд байна шүү. За ингээд хот руугаа одоо дөхөөд ирэнгүүд энэтхэхгүүдийн хэн тустаанууд нь байна л да. Is he your friend? Yeah. Энэ нэг найзтайгаа уулзах гээд энд зогсож байгаа юм л та. Найз гэж энэ ахих нь энд байдаг юм байна. Тэгээ энэ одоо ахих нь хөршил юм байна л та. Тэгээ бас нэгэн зогссных энэ энэтхэх хүмүүсийг бас энэтхэх үндэстнүүдийн бас харъя гэж бодоод. Hello. Yeah, you speak English, madam? Yes. And may I ask you some question? Yeah, which question? What is your religion? Hindu. What's your religion? There are different religions here. For example, I am Hindu. Hindu and My mother is Yoba. Yoba. What is the Yoba? Then mother can tell what Yoba is. Yeah. What is the Yoba? I heard the first time. Yoba. Yofa. Yeah, I don't know. Christian. 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 Hindu, Christian, and also Yeah, and that is also Hindu, but Arya. Hindu. Yeah. I know Krishna. Yeah, I know. Yeah, I know Krishna. Have you ever been in India? I have been in India. India. Yes. Yeah. You have been there? Yeah, I have been there. Oh yes. Delhi. Delhi. I have been in India. Like 10 years ago. 10 I years lived ago. there. Yeah, I'm Hindu. Suriname citizen. Yeah, Suriname. Suriname citizen. Yeah. I'm exploring the different culture in Africa and India and Indonesia. From where are I'm from Mongolia. Mongolia? It's between Russia and China. Oh, okay. I never heard of that. Yeah. We was half of the world in Mongolian. Yes. Why you don't know? I don't know. Okay. Yeah. Yeah. Thank you, It's Mom. nice to know the different culture. Thank you. And yes, Yeah, this is is your clothes Indian clothes, right? yes, this is Indian clothes. Indian clothes. I Yeah. just went to a celebration and Celebration for celebration. yes. За ингээд ээжүүдийнхээ баяр зориулаад өмссөн. Yes. Yes. There is a very dark room there. This is kitchen. Wow, what is this? This is hammock. There, here we sit Wow. and
relax and there someone. Oh, can I try? Yes. Ой, галтгоонд ямар гоё ийм юмтай юм биш үү? You don't know this? Yeah, I know but I never. Yes, in the kitchen. За галтгоонд ийм гоё сандал болгочихж байгаа биш үү энийг. Тэгээ ингээд сайхан савлаад хөвтдөг байх юм да. Hello. За ийм гоё. There is bathroom and Bathroom. toilet. Oh. Here bathroom. Yeah, and here we have. Miss, thank you for introducing your home. Thank you. You're welcome. За тэгээд гутлаан өмсөд за ингээд би чинь яг үндсэн уугуул айлд нь ороод үзсэн. Video you post on TV. Yeah, on YouTube, Facebook. Do you have a Facebook? Which page I can? Yeah, I show you. Okay. Okay. Yes. Yes, thank you. And you can find your video. Yes. And also on Facebook you see my YouTube account have. Thank you. За ингээд янз ээлүүдээр орж үзэж байна. За ах маань ингээд одоо энэ хуваар хамаатан саднууд нь your knee. Yeah, my niece. Yeah. Хамаатан саднуудаараа л энэ замдаа ороод яваад байна л да. What happened to you really? Тэгээд энд бас төр зогсоод хэлгэн тэгээд хүлээжлээ. Welcome. За ах бүр хувийн ажлаа амжуулаад явдаггүй дээ. Ёстой за одоо яг үдэ тэгээд нэг жоохон цаг алдаад энд л нэг хувийн ажлыг амжуулаад байна. Ихчтэйгээ ч нэг яриад л энд их чинь your big sister. Yeah. Ихчтэйгээ ч нэг яриад дүүгийнхаа гармаар энэ барьж өгөөл. За ингээл байгаад байна яг одоо би ямар хараад ажилтай хүн биш тэгээд цуг явж л бай. Surgeon therapy. Yeah, everything I do, I could do it. Oh yeah. I born with that gift, Oh. you know, but I don't like to do it for any Just your family. just family, nobody else. Ах юм биш дээ. Айгуу сайн массаж нэг эмчилгээ бас хийдэг хүн юм байна. Тэгээд энэ дүүгийнх нь зүрхэн их өвдөд байгаа гинэ. Тэгээд ингээд ирж барьж өгч байгаа ийм учиртай замдаа саадсан биш хөрхий. Дүүгээл одоо ингэж барьж өгöd одоо эмчилгээ маягаар хийж байгаа юм байна. Тэгээд энэ эмхтэйгийн цаад гар энтер нь бол амар юу ятсан байна л да. Одоо ингээд харуул You understand? тарианы You юм got for drive and come одоо right хөх here. гэж хэлдэг штэ тарианы. Or you Team come and spend the асуудалтай. night by me. Хөрхий тэрийг амжуулаад яваад байгаа юм биш. Yes, this is the better. За одоо бас мань нөхрийн хамаатнууд нэг нэ. Одоо би нөгөө юунд нэрчээд байна л да. Javanese үндэстэн буюу Индонезиуд дээр ирсэн байна. Hello. This is Japanese. Javanese. You understand? Chinese. Chinese. I'm not Chinese. Yeah, happy Mother's Day. Yes, thank you. Ээжүүдийн баяраа тэмдэглэж байгаа юм байна. How are you doing? They'll send me За би ч одоо ингээд уугуул иргэдээр нь ороод үзчихлээ. Энэтхгээр нь ороод үзчихлээ. Одоо яг нөгөө Индонез үндэстнүүд me left me Mona. манай энэ жолооч өрөө юу юм байна л да. Bring a friend. Энэтхэг Индонез хоёрын юу юм байна? China. Нөгөө холимог. Тэгээд It's a documentary. мань бол ингэ намайг Doing an яг хамаатнуудаар үзүүлэхэд л хоёр үндэстэн үзүүлж байгаа байхгүй юу? Flemish. Okay. Yeah. This is my. Hello. Nice to meet you. Happy Mother's Day. Thank you. Oh gosh. You are the Good. Long time no see. Are they Islamic? The religion? Huh? Religion? What's the religion? Japanese. Javanese, your religion? Yeah. Religion. Religion. Muslim. Muslim, Islamic. Yeah. Islamic. Ah, Taliban. yeah. This is killing. Muslim. Full Taliban. За ингээд исламын шашинтай. Mongolia. Ингээд үндэстнэрээ өөр шашинтай байгаа байхгүй юу? Нэг улсын иргэд. Mongolia, no? Yeah. Mongolian. Yeah, Mongolia. Mongolia. Not China. Really difference. Not China. Boyo?
Yeah. They mostly go to the church to. Church, Muslim church. Yeah. Yeah. How far is the Muslim monument? When I go just now, I take you. along to Yeah. 자, ингээд ислами сүм байгаа юм байна. Oh, the Muslim care. Thank you. Taste Yeah. this one. Yeah. Thank you. Wow. Энэ юу юм болоо? Poon. Чихэрлэг амттай. Hi. Wow. Чихэрлэг амттай айгу гоё юм биш. Баярыг айгу цомхон юу тэмдэглэх юм те. Тийм төсөр байгаа ч тэгээд айхтар юм байхгүй. Ингээд нэг жуустэй. Тэгээд тэнцэнэ нэг юм саяны кекүүд байна. Тэгээд өөр юм байхгүй. Тэгээд гоё гэр бүлээрээ уулзаад ээжүүдийн баяр тэмдэглээл дуулаад байж байгаа юм байна. Yes. Okay, thank you. Have a good day. Нэг тийм гоё юу вэ шүү те. Яг л одоо хичнээн ингээд сүрэнэмийн уугуул иргэж хоо болчихж байгаа ч гэсэн нэг тийм Индонезийн зөөлхөн ааш аршин нэг тийм юм яг хിവэрээ байна те. Тэгээд шашин нь болохоор муслимын шашин нь хിവэрээ. За ингээд нэг улс дотор одоо хэдэн ч улсаар яваад байгаа юм те. Тэгээд энэ яг саяны энэ Жаванес одоо Индонез гаралтай үндэстнүүдийн хажууд бол ийм исламын сүмэн байж идэг юм байна. За тэгээд ойролцоо болохоор яг энэ Индонез үндэстнүүд нь хоорондоо цуглаад тэгээд нэг юм үйл ажиллагаа болж байгаа юм байна л да. Одоо урлагийн тоглолт моголт нөгөө ээжүүдийн баяр зориулсан. Тэгээ яг одоо энэ хэсгийг ингээ харуул ерөөсөө тийм Латин Америкт явж байгаа юм шиг ингээ санагдахгүй байгаад яг л зүүн Азийн аль нэг улсаар явж байгаа юм шиг яг тэгж санагдчих. Тэгээд яг нэг хэцүүдтэй зүйл нь яг энэ үндэстнээр одоо хоорондоо учиргүй дайн байлдаа болдгоо ч гэсэн би нэвтрүүлгийнхэнд хэлсэн тийм ээ айгүй их ингэж нөгөө бүлэрхдэг гэдэг. Одоо Жаванес нь бол Жаванестэй тусалдаг тэрнийгээ дэмждэг те Индонезид нь энэтхэг бол энэтхэг гаралтай хүмүүсээ илүү дэмждэг тусалдаг. За иймэрхүү нэг талцал хаваагдлал их байдаг гэж байгаамаа. За энэ нэг загас нийлүүлэхийн газар юм шиг байна. Одоо загасчт нь энэ ингээд завтайгаан ирээд тэгээд ингээд сарай ишигээ нийлүүлдэг юм байна л да. Мундаг том загслууд байна шүү. Тэгээд ийм хөргүүртэй мөстэй машин ирд юм байна. Хөргүүртэй. Тэгээд шууд загсчдын гар дээрээс нь ингээд авчдаг юм байна. Hello. Yeah, may I interview your boat? He's a captain. Hello, Captain. Hello, Captain. May I interview your boat? Yeah, thank you. За, зэвийг нь үзэж болно гинэ. Дараа нь мөнгө төлөөрэй гэж явж байна. За, энэ бол капитаны өрөөл юм шиг байна те. Энүүгээрээ ингээд жолоодлого хийчихдэг юм байна шүү дээ. За энд бол мэдээж загасчд ингээд унтдаг байхын. Тэгээд ийм гэж байгаа юм л да. Ер нь бол нөгөө Африк гаралтай, энэтхэг гаралтайнууд нь бол дандаа юм хар бор хүнд хүчээр ажиллаа хийдэг гэж байгаа. Загас мос нийлүүлэх сарай. Ажиллаа хийдэг гэж байгаа. Тэгээд хятадууд нь болохоор ерөнхийдөө дэлгүүр хоршоо юм уу ажилуулах, хоолны газар ажилуулах тийм юу. Yeah. Come. Гараад хэлгээ. За ийшээ гарчих юм бах та. Wow, lot of fish.
Ваа энэ дэжтэй ингээд ийм том бүстэй хөргөөр байдаг юм шүү дээ. Ингээд wow, lot of. Thank you. За энд бас ийм бүстэй ингээд камера явуулаад харуул юу харагдах нь. За нэг ийм бас л ийм хөрх ер нь юм. This is a banga. Банга. За ишиг хэтэрчихгүй хүн шиг. За ингээ гараад ирлээ. За энхүү ингээд загсчдсан байна. What is your За on the internet? It's a YouTube. YouTube, what Yeah. YouTube? Ай кинах ингээд YouTube-ыг мань авч байгаа. Тэгээ манайхаа нэг юм үсье. Одоо ингээд манайх нөгөө намайг нийт үздэг хүмүүсийн 60% нь зурагтаар үздэг юм билээ л дээ. Тэгэхээр нөгөө зурагтаар үздэг болохоор subscribe дараагүй байд юм билээ. Тэгээ ингээд ийм газар мазар юу нөхөө амталтад харахад энэ камер чи миний бие хамгаалалт болдог. Тэгээд YouTube нь бас их сабинчтай байх тусам хүмүүс бол өөр ханддаг юм билээ. Тэгэхээр ингээд телевизээр үзэж байгаа та яг одоо үзэж байгаа бол ялангуяа телевизээр үзэж байгаа бол гар утсаа нэгээл ороод нэг саб дараад манайх өгөөрэй. Тэгээд бүгдээрээ монголчууд гоё хамтдаа дэлхийгээр What language you idea talking? What yeah. language you talking? Kuna ma YouTube YouTube, yeah. За тэгээ манайхаа сайхан дагаад өгөөрэй. Саб дараад өгөөрэй. Зурагтаасаа үзэж байгаа бол яг одоо гар утсаа аваад тэгээд миний хаяг руу ороод саб дараад өгөөрэй. За одоо би хятадууд нөгөө энд бас нэг 200-300 жилийн өмнө нөгөө ажил хийх гэж ирээд бас буцаагүй хятадууд их байрладаг хэсгээр нь явж байна. За энэ хятад дэлгүүр. За энд бас ингээд хятад дэлгүүр юу трейдинг гэдэг хятад ханз манзаараа бичдэг. Тэгээд ийм гэж байгаа юм л да. Эндхийн яг тэр энд үлдсэн хятадууд бол их айхтар ингээд холилддгүү гэж байгаа энэ хэдтэйг. Тэгээд дийлэнхтэй хийдэг юм нь юу вэ гэхлээр яг одоо энд улсдаа өөрийнхөө улсдаа тийм ээ Сүринэмд дэлгүүр хоршоо цайны газрын тэр ажилладаг гэж. Одоо энэ Илон трейд гэж бас байж байна. Бас нэг юм худалдааны юм. За тэнд Левенас юу гэнэ бас юм хятад бичгтэй. Энд Жан гэдэг хүний дэлгүүрлэг юм. Энд бүр ингээд улаан дэнлүү мэлүү дэнлүүгээ гаргаж ирээд үлгцэн. Бүр ийм сайхан хятад энэ юу юм болоо нэг consultants once ч гэнэ. За нэг ямар ч байсан нэг юм объект байна. Би нэг хоол идэх гэж яваад байна л да. Тэгээ миний буусан буудал нь болохоор нэг сони энэ хятадууд их байдаг газар нь би бууцсан юм билээ. Дэшэн гэдэг ресторан байна. Тэгээ энэ жоох онцгүй билээ. Ийшээгээ нэг хоолны газар байгаа. Би нэг ороод байгаа. Тийшээ орж хоол идэх гэж бодоод. Энэ байна. Миний хоол идэх байгаа газар. За ийм бас нэг суугуул хятад гэх юм уу. За тэгээд нөгөө сонгуулийнх нь сурчлагаанууд бас энд байна шүү дээ. Энд бас нөгөө өөрсдийнхээ хятад нэр дэвшигчийг тавьчихж. За ер нь бүгдийг тавьсан байх шүү хөрхий бас энэ. За тэгээ ийшээ орж иж нэг хоол идээд. Нэгээд хятадд явж байгаа юм шиг байгаа шүү дээ. Фут. Ни хаа. Ингээд хоол маань хүрээд ирлээ. Тэгээ энэ яг л юм хятад одоо хоолны газар орсон юм шиг тамхи татаж болдог. Тэгээ энэ хятадын ундаа байгаа. Тэгээд энэ хоол маань бол одоо яг л нөгөө хятадд иддэг бидний хоол биш үү? Яг л тийм амттай хоолтой. Гэхдээ энэ ихч бол өөрөө одоо Сүринэм улсын иргэн гэсэн үг. Тэгээ энэ чэнэс би юу хэлж чинь гэхээр ер нь бол зарим биднийг монголчууд гэж мэдхгүй улсууд бол царай төрхийг хараад биднийг бол ийм хятадаас ер нь нэг тасраад үлдсэн хүмүүс л юм баг гэж ойлгохоор бараг байгаа байхгүй юм. Ингээд хятад Оросын дунд байдаг гэхээр тэгэхээр би энэ чэнэс ямар санаа хэлэх гээд байна гэхээр бид бол тис өөр хүмүүс шүү дээ хятад үндэснүүдээс соёлоороо тис өөр босоо монгол бичиг уран нуграа хөөми хархираа морин хуур за тэгээ нүүдэлчин байсан тийм ээ суурин газрын иргэншилтэй биш байсан. За гих мэтлэн бол бид тис өөр хүмүүс. Тэгэхээр энийгээ бид бол ингээд одоо залуу хойч үедээ хүүхдүүддээ ялангуяа тийм ээ энэ боловсрлоор нь дамжуулж одоо энэ өв соёлоо бол ингэж маш сайн үлдээх ёстой юм билээ. Тэгээ бид бол ийм тусгаар тис өөр үндэстэн гэдгийг бол ингээд хадгалж явах нь бол биднэрт маш нэн чухал байгаа. За ингээд энэ санааг хэлээд ингээд энэ удаагийн нэвтрүүлгийн өндөрлөлийн ингээд дараагийн улстай уулзцаая.